Сайн бацгаана уу? Ноологчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ өчийн мэндийг хүргэж байна. Энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандан сайхан өдрөнд тохиож байгаа эрхэм хайртай гэргий ган жаргалтай хэмээн хаяглаж алс холын Судан улсад энхийг сахиулж байгаа хан эрдэнэ болгоныхын зүгээс илгээсэн гинтийн билгийг хамтдаа төрсөн өдрийн баяр дээр нь уламжилцгаая. Мэдчилгээ үргэлт маань үргэлж ирсээр энэ үчийн эрхэм сайхан бүсгүй болсон ган жаргал таныг зарим хөрлсөн гэдэг байна. Юуны өмнө орой минь хүргээ ажил амьдрал тавтай сайхан байна уу? Тавтай сайхан байна. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд ганаа өгшөө та бид хоёр дахь удаага уулзж байна. Энийн өмнө багш нарын баяр гэдэл инхри олон шавнырийнх нь цэцгийн баглааг уламжилсан. Харин өнөөдөр ирсэн хэрэг явдал маань арай л өөр байх шиг байна. Өнөөдөр 12 сарын 30. Ямар өдөр вэ? Төрсөн өдөр. Тэгэхээр бичлэгээ үзэн суугаа таны хөөрхөн бяцхан шавнар нийт таньдаг налайх нутгийнхныхын өмнөөс хорвоод мэндэлсэн хосгийн баяр төрсөн өдрийн гал холоо мэндийг хүргье. Баярлалаа. За баяр тунчиг сайхан эхэлж байх шиг байна. Тэгэхээр дотны хүмүүс ер нь цөмөрөө цугларсан аягтай гэхдээ танд бас гинтийн бэлэг илгээсэн байна. Ер нь таамаглаж байгаа юм. Мэдчилгээ дэвшүүлэх тэр болов гэж таамагласан ер нь бол байхгүй. За тэгвэл хоёлаа энэ гоё цэцгийн маглааг эхлэж гардаж авахаас өмнө танд илгээсэн сайхан сэтгэлийн үгсийг нь уншия. За тэгээд сайн сонсвол бэлэг хинээс ямар учиртай вэ гэдг нь тодорхой болох юм шүү. Гэрт минь нүмер гарт минь чимэг энхэн биед минь түшиг болж яваа. Эрхэм хайртай хань минь чамда төрсөн өдрийн гал холоо мэндийг хүргье. Амьдрал хэмээх их тулаад аавын голомтыг алхаж миний гэрийг гүйгүүлэхээр нартад надтай заяасан хайртай хань минь чамдаа хязгааргүй их талархаж явдаг юм шүү. Хүслийг минь гүйцээх хөө төрүүлж өгсөнд өргөө гэрийг минь гэрэлтүүлж байдагт өр зүрхний минь эзэн болсон чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдаг юм шүү. Сайхан баярлаарай гэсэн байна. За энэ мэдчилгээ маш холоос ирсэн байна. Судан улсад энхийг сахиулж байгаа таны эрхэм хайртай хань эрдэнэ болгоныхын зүгээс энхүү цэцгийн баглагаар өчийн мэнд хүргэснийг уламжилж байна. Хүлээн авна уу? Төрсөн өдрийн мэнд хүргэе. За тэгээд ганаа өгшийг төрсөн өдрийн оройн жоохон уйлуулж эхлаад гэхдээ хайр гэдэг өөрөө их агуу юм аа. Хэдий бүр төв алгасаад хол байгаа ч гэсэндээ яг л энэ өдөр хань нь одоос бараг 1 сарын өмнө манай хамт олонтой холбогдож ээдээ заавал төрсөн өдрийн баяраар нь энэ цэцгийн баглагаар мэдчилгээ дэвшүүлээрэ гэд илгээсэн захиалга дэвшүүлсэн. Одоо харин энэ бичлэгийг үзээд сууж байгаа. Яг энэ цаг мөчид хайртай хандаа хандаж гоё үг хэлээд өгөө. Ерөөсөн ирнэж гэж ботсонгүй л дээ. Өчтөр оройхоо ярьчаад яана харин юу баярын өдөр байж чадахгүй байх. Тэгээд шинэ жил болгоноор баяр болгоноор гэрт ингээд шинэ жил яг нөгөө баярын ардл ингээд хаяашаа уугаал ингээд бэлтжээдэг. Тэгээд энэ удаад байхгүй энэ гадуурт энэ гэлчихгүй тоо гэлтэгчээс авахгүй юу. Тэгээд амар их сэтгэл хөдлөд байна. Тэгээд маш их санаж байна. Тэгээд ажлаа амар тайван хийгээд хордон битэр дээр ирээрэй л гэж хэлээ та. Хэлгээ явах уу тэгээд хань нь бас их олон зүйлийг манай хамт олноор дайсан. Ингэхдээ бас цэргийн хүний гэргий байна гэдэг ээдээ их мундаг том сэтгэлийн хат чухал байдаг шүү. Цаг наргүй ажилдаг миний энэ ажлын ачааллын арыг дааж байдаг ханд минь баярлаа гэж хэлээрээ тэгээд албаа сайн хайгаад удахгүй аз жаргалтайгаар их орондоо уулзнаа. Тэр болтол та хоёр минь сайн сууж байгаарай гэсэн мэн. Тэгээд эрхэм ханд нь эрүүл ихийг хүсье. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргье. Баярлалаа гинтийн байлаа. Хандаа маш их баярлалаа. Маш их хайртай шүү. Маш их санаж шүү гэж хэлээ та. Хатодыг туургаагүй эвлэж утсан таван хааны эхлэл төгсөлөн чи бид хоёроо эвлэж утсан таван хааны эхлэл төгсөлөн чи бид хоёроо
зацыг тотгоогээд Тинүн талаа босгоо гэвэ Үнийн заяаг ядахалгны Үлзий утсан чи бид хоёроо Үнийн заяаг ядахалгны Үлзий утсан чи бид хоёроо Захсыг хайраагээд инх холомтоо түүхээгээ ичээ сойхох ган туулганы ихэр дөлн чи бид хоёроо эвлэж явсан таван хааны ихэр төгсөлөн чи бид хоёроо хүүхдийн гэрээ